Үзэгч та бүхэнд орой минь төргий. Оргил цаг эхэлж байна. За өнөөдөр манай оргил цагийн зочноор Улсын их хурлын гишүүн асан Ганбаатар олсож байна. Танд орой минь төргий. За сайн байна уу. За тэгэхээр улс төрийн тавцсангаас буугаад бас хагасчлагын хугацаа өнгөрч байна. Таныг ч одоо бас хар ордын сургуулийн хугацаанд сурж байна гэсэн ийм мэдээлэл байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ер нь ямар ажлуудыг амжуулав? Улс төрийг дотроос нь биш гаднаас нь харахад нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа вэ гэдэг асуултаар бас өнөөдрийн оргил цагийг эхлэе гэж бодож байна. За улс төрийн тавцсангаас тийм ээ дарханчуудын дэмжлэгээр би улсын их хурлын гишүүн болсон. Монголын үйлдвэрчний холбооны гишүүдийн дэмжлэгээр бас олон жил тэмцлээ. Гишүүн болоод ч гэсэндээ би бол яг л тэмцэгч хэвээрээ байсан. Нэх улс төрч болоод нөгөөдөлийг дуурайгаагүй. Яг л өөрийнхөөрөө тэмцсэн. Харин тэд бол одоо их л хажиглаж олон долоо юм ярьдаг байсан бүлэглүүд. Ингээд шалан дээр байгаа хүн унахад шалан дээрээ л унах шүү дээ. Яг гишүүн болооч гэсэндээ би өнөөдрийнхөө л амьдралаар өнөөдрийнхөө л одоо үзэл бодлороо байсан. Тэгээ Америк явсан уу гэдээ их шүүгсэн. Ер нь Америкт авилгал авбал шоронд явдаг. Монголд авилгал авбал Америкт явдаг гэсэн нэг тийм үг л гарчаад байгаа шүү дээ. Тэгэхээр би Америк яваагүй. Шаардлагач байхгүй. Надад Монголдо эзэмсэн боловсрал байна. Зүгээр гадаадд сурж байгаад би төгсөж чадаагүй сургуулиуд бол байгаа. Тэрийг би ханаас ч нуудгүй. Ер нь өнгөрсөн хугацаанд надаас тагнуулын газартаагаа тэр ирэх барьж байгаа намын дарга нь хөрхий байдаг тэнхээгээр ухаад нэг урд нь сурж байсан сургуулиа төгсөж чадаагүй юм байна л гэдэг юм гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр Америк явах шаардлага байхгүй. Монголчуудынхаа одоо дэмжлэгийн буйнаар би бас хүчтэй боловсрж өссөө. Ингээд зүтгэж байна. Ер нь бол улс төр үнэхээр одоо улс төрхий монголчуудын амьдралын зүтгийг бол заавал тоогоонд нь биш гаднаас нь хүртэл байсаар илэрхийлэх юм боломж бол байгаа шүү дээ. Тэгэхээр та өнгөрсөн хугацаанд би ямар ажлуудыг хийвэ гэдэг нь өнөөдрийн одоо энэ улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ? Та яаж харж байна вэ? За би одоо нэг 8 сар орчим бас өнгөрсөн 12 3 жилийнхаа тэмцлийг цэгцэлж маш их цаас байд юм байна. Олон хайрцаг цаас. Ингээл оюутлогоо дээр тэмцэжсэн, одоо уул уурхайн баялаг, ноён уул, таван толгой, бороогоолд гэл ингээл цаас болгонууд тэр болгонд өөрийн сэтгэл хөдөлмөр шингэсэн. Тэр болгонд маш олон намайг дэмжиж, надтай хамт тэмцэж явсан найзуудын маань бас хүч хөдөлмөр байдаг. Гэтэ тэрийг би хайж чаддгүй. Эрс шинжлэх хөдөлгөөний олон гарын үсэг байдаг. Намайг дэмжиж хандив өгч байсан олон хүмүүсийн гарын үсгтэй цаас одоо ч байдаг. Энэ болгоныгоо цэгцлээд тэгээд нэг тэмцэгчийн гарын авлага ер нь хүн дээрлэхүүлвэл яаж тэмцдэм бэ гэдэг талаар нэг гарын авлага бичих санаатай нэлээд суула. Ер нь номхон ихэд бол нохоо шиг дээрлэхүүлнэ гэсэн нэг үг байдаг шүү дээ. Тэгээд 8 сар харлаа 65-уулаа одоо Монгол ардын нам гараад ирсэн юм чи бас юм хийх болов. Гайгүй хийх болов. Энэ олигархчсан төрийг бас нэг засаж зэгцлэх болов гэж нийлээ харлаа. Төвчээр минь барагдаж байна. Одоо бол би тэмцэн. Бусад иргэний хөдөлгөөнүүдийг бусад ард түмнийхөө төлөө өөртөө золиослооч хамаагүй тэмцэх чадaltaй сэтгэлтэй хөдөлгөөнүүд бас намын гишүүдийг Манангийн нэг хэдэн хоёр бүлэглэл өнөөдөр цаа талдаа голынхаа нөгөө талд олигархуудын гар хөл болчиход байгаа болохоос яг гишүүд нь бас л шударгаараа байгаа шүү дээ. Өнөөдөр 29 мянган хүн одоо зарим тэр судлаачдын сонин дээр байгаа тооцоогоор 29 мянган хүн өнөөдөр ажилгүй болчиход байна. Ажлаас одоо энэ шинэ засгийн газар гарч ирснээс хойш ажлаас халагдчихад байна. Энэ болгон дээр би зүгээр хараад сууна гэж байхгүй. Монгол ардын нам олонх боллоо. Америкийн нэгдсэн улсын ирэх Дональд Трамп Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч боллоо гэдэг улс төрийн чиг хандлага өөрөө шүү дээ. Та жишээлбэл бол би таны зүгээр хувийн байр суурийг сонирхоод Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп боллоо ер нь улс төрийн чиг хандлага дэлхийн улс төр ямар түвшинд байна гэж үзэж байгаа вэ? Таны байр суурь юу вэ? Маш зөв асуулт. Би их баярлалаа. Дэлхийн чиг хандлага бол яг Монголд өрнөж байгаа чиг хандлагатай ижилхэн. Монголд өрнөж байгаа чиг хандлага юу вэ гэвэл одоо дэлхий дээр бол хуучин суур гэж яриад байгаа юм л да. Old establishment гэж яриад байгаа. Тэрийг нь яг юу гэж орчуулахыг мэдэхгүй. Хуучин бүлэглүүдийг, хуучин суур улс төрийн бүлэглүүдийн эсрэг
дэлхийд даяараа босч байна. Өнөөдөр Трамп гараад ирсэн. Трампын эсрэг Хиллари Клинтон байсан. Энэ бол хуучин суур бүлэглэлүүдийн төлөөлөгч. Үндсэндээ мафиудын төлөөлөгч гэж зарим телевизд одоо сонин дээр бичсэн байлаа. Гэтэл Трампыг өөрийнх нь нам нь бас эсэргүүцсэн шүү дээ. Өөрийнх нь нам бас эсрэг явсан. Өөрөлдөө хуучин бүлэглэлүүд бол эрх ашгаал боддог. Трамп бол биллионер байж болно. Гэхдээ яг жирийн ард иргэдийн төлөө явж байгаа. Тэгэхээр Трамп дээр хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт хуучин улс төрийн бүлэглэлүүд өнөөдөр уналтанд орж байгаа. Хуучин одоо энэ манангийн бүлэглэлүүд унахаас өөр аргагүй байдалд орсон гэдэг бол дэлхийд даяар ийм салхи явцсан. Хоёрдугаар зүйл гэвэл Трамп дээр Карл Марксийн үг байд юм да. Карл Марксаас асуусан байгаа. Гэхдээ тэр капитализм гэдэг чинь юу хэлдэг юм бэ гэсэн капиталын өр нөлөөгөөр ингэж хөгжнө гэж тодорхойлтыг хэлсэн байгаа. Тэгвэл социализм гэж юу хэлээд байгаа юм бэ гэж хэлсэн. Карл Маркс гоё хариулсан л та. Социализм бол жирийн ажилчин хүмүүст зориулсан капитализмыг хэлнэ гэж байна шүү дээ. Капитализмд авах маш олон зүйлүүд байдаг. Гэхдээ хитгэн бүлэглэлийн төлөө байх юм бол энэ сүрэн империализм нь болчихно. Энэ олон нийтийн төлөө байх юм бол энэ бол социализмтай адилхан капитализмаас авах юм бий л гэсэн санаа. Өөрөөр хэлбэл Трампыг биллионер пролетар гэж нэрлэдэг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр баян хүн байна уу, улс төрийн бүлэглэлүүдийн хүн байна уу, жирийн ард иргэдийн сайн сайхны төлөө зүтгэж байгаа хүн болгон өнөөдөр дэлхийд одоо танигдаж улс төр хийх боломж нь нэгдэж байгаа л гэж би харж байна. Энийг популист гэж нэрлэдэг юм байлаа. Олон нийтийн эрх ашигын төлөө явдаг хүн гэж нэрлэдэг юм байлаа. Та бол бүлэглүүд гэж бас олон жил ярьсан, өсөх усанд ярьсан. Бүлэглүүдийн эрх ашигаас болж Монгол улсын эдийн засгийг хямарч байна. Иргэд хохирч байна гэж та ярьж байгаа. Би нэг зүйлийг санаж байна л өнгөрсөн жилийн одоо эдийн засгийн чуулган нэг 3 сар орчинд болсон юм одоо. За тэр чуулганаар бол ерөнхий сайд сайхан бэлэг байсан. Ер нь бол босоо гамдаа хөвлөд өглөө. Эдийн засаг хүнд байна гэж хэлсэн шүү дээ. Өнөөдөр бол эдийн засаг улам хүнд байна. Тэгэхээр энэ таны одоо явуулж ирсэн тэмцэл энэ бүхнийг урьдчилан харж тэмцэжсэн үү? Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн хямрал юунаас үүдэлтэй? Энэ иргэдийн ядуу байгаа, орлогогүй байгаа, амжиргааны түвшин буурч байгаа энэ улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй юу? Таны хувьд ямар байсартай байна? Сайхан бэлэг одоо ерөнхий сайд байсан хүнийг би хувь хүний хувьд хэзээч ярьдаг. Тэр хүнийг одоо комсомолын дээд сургууль төгссөн, комсомолын дээд сургуулийн дипломыг одоо өнөөдөр дэлхийд даяараа одоо хүчингү болгоцсон. Германд л одоо тэгсэн шийдвэр гарч ирсэн, Чехид тэгж гарч ирсэн гэдэг ийм утгагүй хувийн юмыг би тэр хүний тухай ярихгүй. Харин Дубайн гэрээн дээр Монголын газар нутгийг чи барьцаанд тавиад 4.4 тэрбум долларыг тэр Rio Tinto гэдэг хүнд авч өглөө. Бид барьцаанд байгаа. Гэхдээ тэр мөнгийг бид авахгүй. Гэхдээ бидний газар нутаг барьцаанд очсон. Энэ болохгүй сайхан бэлгээл гэж хэлсэн. Тэгээд Дубайн гэрээг хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн сангийн сайд нь өнөөдөр шагналаа аваад өнөөдөр бас ерөнхий сайд сууж байна. Сангийн сайд энэ тэр үед Эрдэнэ нут сангийн сайд байсан. Одоо нь өнөөдрийн ерөнхий сайд. Одоо ерөнхий сайд. Тэр үед би одоо чуулган дээр асууж ирсэн. Эрдэнэ нут гишүүнээ 2.1 тэрбум долларын Монголд орж ирээгүй мөртлөө бичлэг хийгээд орж ирсэн гэж биднээс авах гээд байгаа мөнгийг сангийн ам хүлээн зөвшөөрж болохгүй шүү. Тэгэхэд би мэдэхгүй наадах чинь гэсэн 5 хоногийн дотор энийг зөвшөөрж гар үсэг зурсан байсан. Цаад утгаараа манай ерөнхий сайдуудад чи ер нь Rio Tinto тавиад байгаа мó гэдэг хардлагт хүртэл ингэж бидний санаа зовоод. Ингээд үнний төлөө дуурж, үнний төлөө ярьж ирсний төлөө сайхан бэлэг босоо гамбаа гэвтүүлсэн гэлүү гэвтүүлнэ ч гэлүү нэг юм ярьсан. Энэ нь бол яг хуу Баабар мэтийн үзэл суртлын Rio Tinto-гийн бууны нохоо тийм аимшигтай алуурчин нийтлэгчдийн захиалгаар хөрхий хэлсэн байгаасаа гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл сайхан бэлэг залуу хүн арай ч юм тэнийг юм ярихгүй баг. Тэгээд сайхан бэлэг дээр гол суурь нь бол эдийн засаг хүндрэлтэй байлж одоо л эдийн засаг хүнд байна штэ. Энийг аврах хэрвээ оюутлагыг зөв хийсэн бол аврал нь оюутлага байсан. Тэгээ одоо яагаад оюутлага энэ Монгол улсын эдийн засагт нөлөө үзүүлэхгүй байгаа юм. Өнөөдөр уулуурхаан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээл дээр хэвийн л байж гин. Оюутлага олборлож байна.
таны хэлээд байсан тэмцлийн одоо үр дүн юу байх хэвээр байсан юм? Өнөөдөр эдгээр хийцэн юм юу? Ямар ч байсан монголчууд тийм ээ алдсан байж болно бид. Алдаан дээр алдснаа мэдлэл бол алдаагаа засах гэж зүтгэх ёстой. Алдснаа мэдлэл бол тэр сургамжийг авч дараагийн алдахмуудаа хийж явах ёстой. Оюутлогоо дээр хэлсээр байхад алдсан. Тэр би хэлээгүй юу гэж би одоо өнөөдөр нэг ярих дургуй ч гэсэндээ 6 жил ганцхан би биш шүү дээ. Маш олон хүмүүс байгаа. Хурцгай байна, Бямба доктор байна, Ямсрангой байна. Үгүй юм маш олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн тэмцлийг би ярьж байгаа шүү. Ганцхан би зүтгээгүй. Маш олон хүмүүс зүтгэсэн. Ингээд зүтгээд байхад баяр цогт маань одоо тийм ээ Монгол хүн учраас би маань гэж хэлж байгаа шүү. Тэрнээс биш тэрний тал засах ямар ч бүр нийгэм даяараа тэрийг өшгөлж байгаа шүү дээ. Нэг үг биш үү? Нэр алдран дороотох юм бол, нэр хүндэн дороотох юм бол мянган сэлэмтэй, мянган барсын хүч байгаад ч тамир байгаад ч нэмэргүй. Мянган цэцтийн ухаан байгаад ч тэр хүн одоо ямар ч нэмэргүй болдгиймаа гэж үг байдаг. Тэгэхээр тэд монгол хүмүүс эх орноо хайрлах л ёстой. Ингээд сайхан байлаг, баяр цогт байна уу? Эдний хийсэн тэр айхтар гэрээний балгаар, баяр оролцсон балгаар өдөр болгон бид 2 сая долларын өрөнд Монгол орж байгаа. Баялгаа өгөөд тэгээ өрөнд ороод байгаа. Тэр баяр дээр нэг хэлсэн байлээ чуулган дээр та нарын цалин бараг тавьж байгаа шүү маягтай юм ярьж л их хурлын гишүүдэд. Энэ ноцтой үг, энэ тусгаар тогтнолын үг шүү дээ энэ үг нь. Элчин сайд хүн. Тэг элчин сайд болохынхаа өмнө тэр 100 сая долларыг Рио Тинто жил болгон бидэнд өгдөг байж болно. Тэрний оронд 200-аас 350 сая доллар жил болгон өөр л дээ дунджаар нэг 200 орчим сая доллар 300 сая долларыг өртүүлж бидэнд бичдэг. Дээр нэмээд одоо энийг засах ёстой. Энд бууж өгч болохгүй. Нэг зүйл оюутлогоо дээр хэлээ. Одоо дууссан гинлээ. Ганбаатар одоо зогс. Одоо наа чи дууссан. Оюутлогоо одоо болц. Дууссан шүү дээ гэж хэлдэг. Үгүй дуусаагүй. Оюутлогоо 310 тэрбум долларын баялаг газар доор байгаа. Ухаж гаргаж ирсэн дөнгөж 7 тэрбум доллар л байгаа. 13 он тад ажилласан. 1 тэрбум долларын баялаг гарсан олсон. Далдуурах ажиллаг шүү Тий. дээ. 14 онд 2 тэрбум доллар, 15 онд 2 тэрбум доллар, 16 онд 2 тэрбум доллар ойролцоолоо. Зарим жил нь 1.9 тэрбум доллар, зарим жил нь 2.1 тэрбум доллар гэдэг. Ингээд ойролцоолоход 2 тэрбум нийтдээ 7 орчим тэрбум долларыг эднээс одоогийн байдлаар гаргасан. Орлого олсон. Монголд тэгвэл нэг жил болгон 100 сая доллар гэхлээр 300 орчим сая доллар л болсон. Цаана тэгвэл тэд үндсэндээ 6.7 тэрбум долларын орлого олсон байна гэсэн үг. Монголд энэ өгч байгаа мөнгөө өнөөдөр бидэнд их гайхуулж өгöd байгаа юм биш. Үр хүүхдээс минь зээл авахаар одоо өртүүлж өгч байгаа. Бид Рио Тинтогоос мөнгө авч байгаа юм биш. Ирээдүйд Рио Тинтод бослогдож очих хүүхдүүдээсээ бид 100 сая доллар жил болго авч байгаа гэсэн үг. Тэгэхээр яг хаа энийг ингээд ярихлаар айгуу толгой өргмээр ойлгомжгүй байхыг үүсэхгүй. Би ч гэсэндээ энийг ойлгох гэж асар их толгоогоо зовоодог. Энэний төлөө л уг нь сангийн сайд, ерөнхий сайд байх хэрэгтэй байгаа шүү дээ. Энэ одоо та нар 2012 оны 10 сарын 9-нд байна уу? 12 он гэж бичсэн байна. Оюу толгой хэнд ашигтай вэ? Оюу толгой 71% нь монголчуудад хүртэх ашиг гэж байгаа шүү дээ. Ашиг. Орлого гэж яриаг ашиг. Оюу толгойд өөрт нь 29%, монголчуудад 71% гэсэн. Өнөөдөр тэгсэн бидний парламентод байхад Бямбсайхан гэдэг залуугаар сайхан бэлэг хоёр хамтдаа хариулсан л да. Даагаан болд гэж байсан. Хариулсан. 2038 он хүртэл бид ногдол ашиг авахгүй. Дубайн гэрээ шүү дээ энэ бол. Бүр оюу толгоогоо. Дубай байгуулсны ач буйнаар. Оюутлогын гэрээ байгуулсны нийлбэр дүнгээр бид 38 он хүртэл ашиг авахгүй. Гэрээ хизээ дуусна гэж 39 оны 10 сарын 6-нд дууссан шүү дээ. Энэ 30 жилийн гэрээ. 2009 оны 10 сарын 6-нд байгуулагдсан гэрээ 2039 оны 10 сарын 6-нд гэрээ дуусна. Тэгэхээр цаана нэг жил гарангийн хугацаанд юу ч өгөхгүй. Тэгэхээр бол эндээс ашиг авахгүй юм байна гэж бууж өгдөг арт түмэн бид биш ээ. Бид тийм арчаагүй арт түмэн биш. Бид
тэмцээн өнөөдөр ерөнхий сайд Эрдэнэбат Дубайн гэрээн дээр сангийн сайдын хувьд гарын үсэг зурж тэдэнд тус болсны шанд ерөнхий сайд болоогүй юм бол өнөөдөр оюу толгойтой хилцээрт ороход минь надад туслаасаа гэж би боддог. Гагийн шүүх рүү намайг бичиг явуулсан, Гагийн шүүгчэн цэргийн шүүгчтэй гэдэг нэг хүмүүс дооглоод. Нигерийн нэг эмэгтэй улс төрч Гагийн шүүхэд нутгаа төлөөлж, ард түмнээ төлөөлж бичиг явуулаад засгийн газар нь тэрийг дэмжсэний хүчинд маш том нуурыг Рио Тинто шиг үндэстэн дамнасан корпорациас хамгаалж чадсан. Гагийн шүүх энийг шийддэг. Оюутлогын асуудыг ярих юм бол ингээд маш олон настай асуудыг ярьж болж байгаа. Тэгэхээр би одоо улсын хурлд хуучин сууж исэн гэхээс нэг зүйлийг асуумаар байдیں۔ Яагаад өнөөдөр ингээд юу гэдэг сонгуулийн дараа сонгуул болдгоор болно. Улс төр байдаг л байна. Яагаад Монгол улс юм өртөө байгаа юм? Яагаад бид 580 сая долларыг одоо 3 сар төлөх гэж шүү дээ. Чинь Монгол улсын үр дээцэгтэй хүрсэн байна. Гадаад өр үндэсний аюулгүй байдлын асуудал болцсон ба шүү дээ. Та бол гадаад үргээ дуурж л байсан. Тэгээд нөхцөл байдал ийм болохыг та мэдж лээсэн. Тэр өнөөдөр энэ өөр ард түмнээс хандив цогцолж байгаа байдал, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, валютын ханшны өсөлт гээд маш олон давалгаанууд эдийн засгт бий болж шүү дээ. Хямралын давалгаанууд хүндрэл биш хямрал болчиход шүү дээ. Монголд ядуу байхад ч дэндүү үнэтэй болсон цаг үед бид амьдарч байна. Зөвхөн ядуу байна гэдэг нь өөрөө үнэтэй болсон. Өнөөдөр яг хоо их хурлын гишүүн байхдаа энэ бүхнийг төлөөж дуурж ирсэн учраас ард иргэдийнхээ өмнө би нүүр бардам явдаг. Магадгүй би авилгал аваад авилгал үедээ сонгуулийн үеэр хүмүүс мөнгө төгрөг тарааж чадаагүй байж болно. Энэ тустай асуудал. Сонгуулийн хуулийг жижигрүүлнэ гэдэг бол Ганбаатар зориулж жижигрүүлсэн гэж одоо тухайн үедээ ардсан намын удирдлагууд нь гомон сайхан юм ийчлээ гэсэн өөрсдөө ёстой мэгт мэхэндээ өсөрж унлаа шүү дээ. Тэгэхээр таны асуултанд би хариулъя л да. Энэ хүнд байдлаас яаж гарах вэ? Одоо ер нь байдал хүндэрчлээ гэж. Үнэн. Валютын сан юм уу эсвэл гадаадын байгууллагууд хурж ирж, гадаад орон хурж ирж Монгол оронд энэ хуулийг гарга, энэ хуулийг битээ гарга, энэ хуулийг оруул гэж зааж яана гэдэг бид тусгаар тогтнол алдах хэмжээнд очсон гэсэн үг. Одоо бол очиж байна. Тий. Хоёрдугаарт яагаад энэ байдалд орсон бэ гэвэл Монголын ард иргэдийн зарим хэсэг нь амиа боддог. Амиа боддог. Гэхдээ тэр нэг талбай дээр төрөхтөө талбай дээр төрсэн юм шиг хэдэн нөхдүүд л ярьж байг. Энэ надад хамаагүй. Өнөөдөр би ажиллаа хийж байна, орлоготой байна, машина унаа явж байна, би жаргалтай байна. Өнөөдөр миний бизнес болж байна. Тэгэхэд өнөөдөр нийт бизнесмэнүүдэд хандаж хэлье. Та нарыг энэ бүлэглүүд хулгайлаа та нарын бизнесийг ч байхгүй болгож байгаа. Миний хувьд нэг ч удаа үндэсний компаниудаа шүмжилж ярьж байгаагүй. Үндэстэн дамсан гадаадын компаниуд хурж ирж та нарын зах зээлийг, та нарын орлогыг цөмөлж хулгайлж яхад яагаад та нар дугаа байгаад байгаа юм бэ? Одоо оюутлогоо дубаад болчлаа. 5-7 дээр л нэг ажиллая. 5-7-гоо нэг сайхан явуулчих гээл хилцээр хийгээл байсан. Таны үед 5-7 хилцээр орж ирсэн. Төсөл зогссон шүү дээ. Төслийг зогсоос нь зөв. Чи бодоод үзтээ. Оюу толгой гацаачлаа л гэдээсэн. Оюу толгой яврахын дээдээр явж байсан. Гацаачлаа гэж Ганбаатарыг балбахын тулд нөгөө алдартай мөнгө авсан нийтлэгчдийн бригад нь л ажиллаж байсан шүү дээ. Явахын дээдээр явж байсан. Тэгэл оюутлогоо тэртээ тэргүй мөнгө өгөхгүй байсан Монголд. Тэгэхээр зэрэгэл Ганбаатар гэдэг хүн гацаасан шүү гээл нэг эзэнтэй. Гэхдээ сая тэг би одоо 8 сар гарan одоо жил орчим дугаа байлаа шүү дээ. Тэгээ яагаад эдийн засаг зогсоод байгаа юм? Яагаад гацаад байгаа юм? Оюутлогоо юмаа гаргахгүй байгаа юм уу? Үгүй гаргаж байгаа. Би ардаа өнөөдөр өөрсдийнхөө ерөнхий сайд нарт ерөнхий сайд маань энэ төрлийн улсуудад бүр цухалдаад тэдэнд Монголын бүлэглүүд энэ манангийн бүлэглүүдэд байна шүү дээ. Хулгайч гэдэг нэр ч эдэнд ахтана. Хулгайч гэж хэлэхэд тэднийг нэр хүндийг өргөсөн болчихно. Ямар ч муу хулгайч гэрээсээ хулгай ихгүй, өөрийнхөө үр хүүхдээсээ хулгай ихгүй. Тэгээ би эднийг юутай зүйрлэх гээд байгааг бол хятадын тэр оюутлогоо яг тэр цааталд Монголын хэлийн цаана байдаг Баяннуур гэдэг гацаа байгаа. Тэр Баяннуур гэдэг тосхон гэхэд тэрэнд ахтана. Баяннуур гэдэг тэр гацааны намын даргад би атаарах чинь. Тэр намын дарга яасан бэ гэвэл хятадын засгийн газар оролцохгүй байгаа шүү дээ. Тэр Баяннуурын засаг дарга танай баяжмалыг манайхаар оруулахгүй гэсэн. Яагаад гэсэн.
манайх танаад цахилгаан нийлүүлмээр байна гэсэн. Манай цахилгааныг ав. Манай цахилгааныг ав. Боо юм болж байгаад буулт хийгээд аюутлага Риотентэй за тгий гэсэн. Тэр гацааны намын даргын өмнө шүү дээ. За тгий гэсэн. Тэгсэн тэр намын дарга нь за тэгвэл би захилгаан станцаа барина гэсэн. За чи бариач гэсэн. Мөнгө алга. Чи надад зээлүүл гэсэн. Риотентэй шахаанд орж тэрэнд мөнгө зээлүүлээд тэр захилгаан станцаа хийгээд одоо захилгаанаа үйлдвэрлээд аюутлагууд өгсөний төлөө 4 сарын дотор нөгөө өртгөө нөхсөн. Зээлээ төлсөн. Зээлээ төлсөн. Нөгөө зээлээ төлсөн. Тэгээд тэр Баян нуур гацааныхан өнөөдөр аюу толгойд захилгаан нийлүүлж сайхан амьдарч байна. Өнөөдөр ядаж Баян нуурын намын даргаас олигтой байгаа ч л гэж би гуйгаад байгаа шүү дээ. Тэгээд таван толгой одоо энэ манай аюу толгойч байна уу, Эрдэнэтийнч байна уу, одоо энэ авах гэж байгаа хулгайч нарын ярьдаг нэг юм байна л да. Ерөөсөө төр гэдэг муухай юм шүү. Төрөл муухай шүү гэж. Эд бүгдөө Шинхua Магч гэдэг юм уу төрийн компанид өгөх гээд байгаа юм шүү дээ. Төрийг хизээч битэм бол төр гэдэг чинь 76 гишүүнийг хэлдэггүй. 76 бол төрийн түшээд, төрийн зарцнаар гэсэн үг. Төр гэдэг бол 3 сая хүмүүсийн эрх ашигыг төр гэж нэрлэдэг. Тэднийг муулж болохгүй. Таван толгойг яаж явуулах хэрэгтэй вэ? Таны бодлоор төр ингээл өөртөө авч, ер нь бол төр өөртөө аваад явуулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах эсвэл хөрөнгө оруулалтыг татах юм бол дахиад оюутлогоо шиг болно гэдэг ч юм уу ийм нөхцөл байдал байгаад шүү дээ. Таван толгой маш том орд. Та инх бол даргын хэлсэн харсан биз дээ. Төр өөрөө олборлох юм бол бараг л олон тэрбум доллар юм бол Монгол бас ашигтай гэж. За мега их баярлалаа таван толгойн тухай асуусанд. Ягаад гэвэл одоо энэ том ордуудын тухай ярихад чинь тэгэл ер нь ихэнх телевизүүд захиалгатай одоо манайх тэгж асууж болдгоо л гэж зовдсон шүү дээ хөрхөө. Тэгээд чи бол бас танах шудраг асууж байна. Тэгээд таван толгой дээр яах ёстой вэ гэвэл нэгдүгээрт хэн нэгэн бүлэглэлийн алдаанаас болж өрөнд ороод тэр өрийг цайруулахын тулд өрнөөс гаргахын тулд нэг хазааранд нь явдаг, хурдан морины хазааранд явдаг нэг тийм инжинд явдаг зүйл биш ээ. Таван толгой гэдэг бол би хоёр төлөв байлээ. Нэгдүгээрт таван толгой өөрөө 7.4 тэрбум тонны нөөц байгаа. Энэний 25% нь коксч нүүрс буюу 100-аас 150 доллараар зүгээр минимум зарагдах нүүрс. Бусд нь хөрөн нүүрс байж болно. Гэхдээ чанар сайтай. Ингээд тэрийг Австрал, Ботсвана эднэрт хэрэгждэг юм л да. Шууд газар доорн зарыг. Нэгдүгээр хувилбар. Одоо эднээс өрөнд өгчөөсөнд орвол. Тэр нь юу гэсэн үг гэвэл болсон болоогүй худлаа ашиггүй гэрээ хийжсэнд орвол газар доор нь 1 тонны 30,000 төгрөгөөр заръя. 1 тонн коксын нөөцийг 30,000 төгрөгөөр заръя гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл 10 доллар гээ. Өөрсдөө ухаад хөнгө оруулалт игээд авах гэж байгаа. Тий. За 10 доллар. Тэгвэл эн чинь 74 тэрбум доллар болно гэсэн үг. 74 тэрбум доллараар Монголд зэсайлуулах үйлдвэр барихад 1 тэрбум доллар хүрэхгүй. Нэг 700 орчим тэрбум доллар. Бордооны үйлдвэр байгуулъя. Энэ зэсээс хүхрийн хүчил гардаг учраас бордооны үйлдвэр байгуулъя. Монгол орныг тэр чигтний энэ Орос руу зүгээр жил болгон Орос руу тонн 100 мянган тонноор нь гаргаж байгаа энэ сэлэнг энэ олон гол мөрний усны 10% буцаагаад говьрууга шугамар татъя. Тэгэхээр хамаа алга энэ Монголын байгаль орчин нөлөөлөд байгаа яг Наушкийн наатлаас татчихъя. Ингээд татах юм бол энд нэг 2 орчим тэрбум доллар л хэрэгтэй. Монгол тэр чигээр ногоон болно. Монголд мал аж ахуй хөгжин махны үйлдвэрлэлээр бид дэлхийд гарч ирнэ. Бордоо, усчлалтын систем, зэсайлуулах үйлдвэр, нефтийн үйлдвэр 600 сая доллараар босно. Тэгээд цементийн үйлдвэрүүд одоо байгаа өрөнд орсон хятад алдах гэдэг үйлдвэрүүд дээр төрн хөрөнгө оруулалт хий. Ийм 5 проектыг хэрэгжүүлэхэд бид босно. Хоёрдугаарт за 74 тэрбум доллараар шууд заръя гэж байна шүү дээ. Шууд заръя. 5 тэрбум доллараар Монгол босно 70 тэрбумаараа за эмнэлэг барья. Монголчууд хэрэгтэй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ. Боловсролын үйлчилгээ үзүүлнэ. Нийт Монголын хүүхдүүдийг Харвардад одоо өнөөдрийн залуучуудыг сургая гэхэд өсрөл 2 тэрбум долларын тийм сан хэрэгтэй. Сураад ажиллаад дараа нь урт хугацаанд буцаад төлдөг. 2 тэрбум доллар.
10 тэрбум долларт Монгол өнөөдөр дэлхийн эхний 30-д ороод ирнэ. Тэр 5 толгойн уурхайгаа шууд зар. Нэгдүгээр хувилбар. Шууд зарыг гэдэг нь Шинхua маркет одоо MCS-ийн 1.5 тэрбум долларын өрөнд аваачаад өгчихөө гэсэн үг биш шүү. Хоёрдугаар зүйл. Монголын 2000 компаниуд 5 толгойн уурхайд одоо багахан хэсгийг авч ажилуулъя гэж ярьж байсан. Тэмцэл өрнөжилсэн шүү дээ. Нөгөө Монгол 999 гэдэг. Энийг би дэмжиж байсан. Бас тухайн үед. Тэгэхээр одоо яг энэ хөдөлгөөнийг ойрын үед би бас өрнүүлнэ. Сая эзэдийн холбооны дарга нартай уулзаж энэ талаар худалдаа ажилтны танхимтай би одоо ойрын үед уулзна. Энэ нийт Монголын бизнесмэнүүдэд 5 толгойг зүгээр одоо хувьцаа хэлбэрээр тарааж өгөө. Хэрэг төрн бабаагаар авахгүй байгаа бол. Тэгэх юм бол Монголын компаниуд энийг аваад энийг авсан тохиолдолд ямар ч Peabody байна уу, ямар ч Шинхua маркет байна уу, ямар ч одоо гадаадын компани орж ирсэн тийм ээ. Эхний ээлжинд 1000 ачааны машин хятадаас лизингээр аваад 5 толгоос зүгээр л зөөн цаадуулчин эхлээ зөөдөг. 1 жил юм уу 2 жил зөөгөө цаадуулчин 1 тэрбум долларын ашиг хийнэ. Тэрүүгээрээ эхлээд угаах үйлдвэр барьдаг. Тэгээ угаагаад дараад нь коксч гэдэг нь одоо үндсэндээ хагас шатаагаад усаар унтраана гэсэн санаа л да. Ийм үйлдвэр гаргаад илүү нэмэн өртөг шинжилсэн бүтээгдэхүүнээ гаргана. Тэрийг Япон байна уу, одоо металл хөгжсөн газрууд руу энтхэг байна уу, хятад руу гаргана. Энэ процессыг яагаад Монголын компаниуд хийж чадахгүй гэж. Энийг төрийн зохион байгуулж болдог. Тэгээ төрийг дандаа муулж байна. Гүн өгөх гээд байгаа төр муухай шүү дээ гэдэг өгөх гээд байгаа Шинхua маркет нь өөрөө Шинхua гэдэг компани өөрөө төрийн компани. Төрийн өмчт компани гэдэг. Төр муухай шүү дээ гэдэг өгөх гээд байсан тэр дайчин тамсагт өгсөн тэр тамсгийн орд нь өөрөө дайчин өөрөө төрийн компани. Төр муухай шүү дээ гэж хэлээд байхад цаан чинь Чилийн хамгийн сайн одоо Codelco гэж зэсийн орд гэж төрийн компани 100%. Норвег гэж одоо уул уурхайн баялагаараа арт түмнээ хүн болгоно 2 сая долларын хадгаламжтай болгоцсон тэр орны тэр уул уурхайн компаниуд нь 100% төрийн өмчт. Тэгэхээр төр бизнес хийвэл муу гэж хэлдэг. Муу байж болно. Төр дэхтээ өмчлөлтөө байх нь муу шүү гэж нэг ч хэлээгүй байхгүй. Тэгвэл төр өөрөө 5 толгоогоо өмчлөх юм уу? Хэрвээ өмчлөхгүйгээд муухай гэд толгоо нь эргэчээд байгаа бол 100% Монголын энэ компаниудад Монголын арт түмэнд яг тэр хувьцаагаар нэг. Тэгээд менежментийн Канадын байна уу, Хятадын байна уу, Монголын байна уу, Шарын голын байна уу? Энэ удирдлагын баг нь аваад явж болно. Төр менежментэд оролцохгүй байж болно. Өмчлөлд бол оролцож болдог. Энэ хоёр нарийн юмн дээр төр бизнест хутгалдвал муу гэж ярьдаг. Энэ бол неолиберализмын буюу Rio Tinto-гийн хатгаасаар явж байгаа бодлогоор явж байгаа нийтлэлчдийн үг. Төр бизнест хутгалдахгүй гэдэг үгний ард төр ерөөсөө өмчлөгүй бай гэж тайлбарлаад байгаа байхгүй юу? За баярлалаа. Ловер хийж байгаа. За баярлалаа. Тэгэхээр бас хоёулаа ярьслах цаг өндөрлөө. Манай оргил цагт бас миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж надад бас ярилцсан танд баярлалаа. За ингээд танаа нэвтрүүлэгч гэсэн баярлалаа. Буйны үр хутганы ир хоёр багддаггүй гэдэг шиг төмний төлөө зүтгэж байгаа над мэт шиг олон хүмүүс Монголд санаа зовж байгаа. Энэ хүмүүсээ урайлж, зохион байгуулалтанд оруулж, улсын их хурал, засгийн газартай 2 дугаар сардаа, 3 дугаар сардаа багтааж хилцээрт орж ягаад гэвэл одоо энэ 65 гишүүнтэйгээд байгаа Монгол ардын нам, ардсан нам Манангийнхан энэ засгийн газар улс орныг өнөөдөр авчивч чадхаа болчлаа. Валютын санч голоод эднүүст зээл өгчихгүй болчлаа. Энэ байдалд бас ард иргэд бид хариуцлагатайгаар зүгээр хараад гордоод суугаад байх биш, бас шүүмжлээд суугаад байх биш. Ийм гаргалгаа гарц байна гэдгийг зааж, сургаж, хилцэж, ойлголцохын тулд ойрын үед одоо ард иргэдээ хөдөлгөөнд уриалж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, засгийн газартай, их хуралтай бас хилцэж ярина гэж бодож байгаа. За баярлалаа үзэгчдээ оргил цагийн хүрээд өндөрлж байна. Өнөөдөр манай оргил цагийн зочноор Улсын их хурлын гишүүн асан Ганбаатар оролцлоо.
Үргэлжлүү та бүхэн SB News мэдээллийн хөтөлбөрийг хүлээн авна.